Сайн байцгаана. Өнөөдрийн бичлэгээ үргэхэд бэлэн боллоо. 7 настай хүүхэд явдаг байсан тэквондогийн дугуйланд эхлээд ээж нь дараа нь хүүхэд нь дараалал алга болсон юм. Тэгээд хэдхэн цагийн дараа гэртээ буцаж ирсэн аав нь хүртэл аимшигтайгаар халагдсан байдлаа олдог. Австралид амьдарч байсан энгийн нэг солонгос гэр бүлд яг юу тохиолдсон юм бол хамгийн цочирдом нь энэ 3 хүнийг алсан хэрэгт цэцгэлэгдэж байгаа хүн нь яг тэр хүүхдийн тэквондогийн багш байсан явдал юм. Австралийн тэквондогийн багш Солонгос нэгэн гэр бүлийг бүхэлдэн хөнөөсөн энэ иргэн шүүхийн шийдвэр 3 өдрийн өмнө гарчээ. Магадгүй та нарын зарим нь энэ иргийг аль хэдийн сонссон байж мэднэ. Гэхдээ шүүхийн шийдвэр гэсэн шинэ мэдээлэл нэмэгдсэн болохоор дахин нэг удаа сонсоход илүүдэхгүй. Австралийн New South Wales мужид Borkham Hill гэдэг бүсэд Watkins Road дээр байрлах нэгэн хаус байжээ. Тэр байшингийн эзэн Жу Хёнсу гэдэг хүн байсан. Нэг өглөө Жу Хёнсугийн гэрт түүний найз нь очсон байна. Энэ найз нь Жу Хёнсугийн эцэг эхийн хүслээр иржээ. Эцэг эх нь хүүтэйгээ огт холбоо барьж чадахгүй байгаадаа маш их санаа зовсон байсан юм. Тиймээс найзаас нь бичлээ очоод байдлыг нь шалгаад өгөөч гэж гуйсан байв. Найз нь гэрт нь очиход дотор нь чимээ аниргүй байсан. Хинж байхгүй юм шиг санагдсан учраас дотгошоорч үзжээ. Тэгтэл гэр дотор нэг л биш юм эвгүй болсон мэт харагдсан байна. Доторх байдал иймэх замраагүй байсан юм. Тэгээд галтгооны шалан дээр цус ихээр асгарсан алчуураар хутсан цогц сэвтэж байжээ. Харахад аль хэдийн нас барсан бололтой байсан. Найз нь тэр даруй цогтоод мэдэгдэж ирсэн цагтаа нар цогцыг шалгаад нас барсан хүн нь Жу Хёнсу өөрөө гэдгийг тогтоосон. Жу Хёнсу Солонгосоос Австралид цагаачлж ирсэн хүн байв. Тэр Австралийн нэгэн их сургуульд архитектурын чиглэлээр төгссөн. Дараа нь Сиднейн зүүн ойд хэсэгт байрлах барилгын компанид ажиллаж байжээ. Хамт ажиллах хүмүүс нь түүнийг машин гэж очилдог. Учир нь тэр хүн ажлаа бусдаас илүү үнэнч маш шургуу идэг байв. Түүний эхнэр мөн 7 настай хүн байсан. Гэтэл тэр өдөр гэртэн зөвхөн Жу Хёнсу нас барсан байдалтай олджээ. Эхнэр хүүхэд нь хайцсан огт мэддэхгүй. Гэрийн хаанаас ч тэдний улмаар харагдсангүй. Цагдаа нар хамгийн түрүүнд хэргийн газар шалгаж эхэлсэн. Дараа нь алга болсон эхнэр хүүхдийг эргэн хайж эхэлсэн байна. Гэр бүлийнхэн эхнэр Жу Мингэн руу олон удаа залгасан ч огт хариу өгөөгүй. Тиймээс цагдаа нар түүний гар утасны байршлыг тогтоохоор ажиллаж эхэлсэн. Цагдаа нар гар утасны байршлыг шалгасны дараа эхнэрийнх нь хамгийн сүүлд байсан газар нь тодорхой болж эхлэв. Тэгээд Жу Хёнсугийн цогц олсноос 2 цаг орчмын дараа өдрийн 1 цагийн үед цагдаа нар яаралтай хөдөлсөн. Оцсон газар нь тэдний гэрээс ердөө 10 минутын зайтай Норт Парматад байрлах Lions Taekwondo Academy байв. Энэ бол Жу Хёнсугийн хүү Бенжамин сүүлийн 3 жилийн турш Taekwondo сурч байсан газар юм. Бенжамин 7 хоног бүр даваа гарагийн үдээс хойш энд явдаг байсан. Гэтэл цагдаа нар Taekwondo-гийн байрны үүдний хэсэг болон шатны орчимд цусны мөр олжээ. Үүнийг хараад байдал маш ноцтой болох нь шууд ойлгогдов. Удалгүй цагдаа нар Taekwondo-гийн доторх өрөөнөөс аль хэдийн нас барсан Жу Мингэний цогцыг олсон. Мөн тэндээс түүний 7 настай хүү Бенжаминий цогц бас илэрчээ. Цагдаа нар доторх хяналтын камерын бичлэгийг шалгаж эхлэв. Тэгээд ээж хүү хоёрын хөнөөсөн хэрэгт яг тэр Taekwondo-г ажиллаж байсан 49 настай Taekwondo-гийн багш Ю Конгёныг гол шигтээр нэрлсэн. Камерын бичлэг дээр өмнөх өдөр өдөөс хойш Бенжамин Taekwondo-гийн хичээлдээ орохоор дугуйлан руу орж ирж байгаа нь харагддаг. Тэр өдөр хүү ердийн хичээлээс гадна хар бүсийн шалгалтанд орохоор төлөвлөгдсөн байсан юм. 2 цагийн дараа орой 6 цагийн үед ээж Жу Мингэн хүүгээ авах гэж дугуйлан руу орж ирдэг. Тэр үед хичээл тараад хүүхдүүд болон эцэг эхчүүд гарч ивж байсан учраас дотор нь нилээд хөл хөдөлгөөнтэй байв. Жу Мингэн хүүгээ авах зураа багш Ю Конгёнтой хэдэн үг солилцсон байна. Удалгүй бусад хүүхдүүд эцэг эхчүүд дугуйлангаас гарч явсан ч Жу Мингэн ганцаараа дотор нь үлдсэн. Тэр Ю Конгёныг дагаад дугуйлангийн ард талын агуулга руу орсон байдаг. Түүнээс хойш нилээд хугацаа өнгөрсөн ч Жу Мингэн дахин гарч ирээгүй. Орой хичээл дуусны дараа Ю Конгён энэ удаа Бенжаминыг бас агуулга руу дагуулan орсон нь камерын бичлэг тодорхой бичигдсэн байв. Ээж хүү хоёрыг өөр өөр цагт агуулга руу дагуулж орсон ч тэд амьд буцаж гарч ирсэн бичлэг огт байгаагүй. Иймээс цагдаа нар Ю Конгёныг энэ иргэний гол шигтэн гэж тодорхойлж түүний байршлыг шууд хайж эхэлсэн. Гэтэл шалгалтын явцад нэг маш гайхамшиг зүйл ил болжээ. Ю Конгён өмнөх оройн утгалуулсан байдалтай эмнэлгийн яаралтай тусламжид хүргэгдсэн мессаж хийлгсэн байсан юм. Тэр байтугай тэр үедээ аль хэдийн цагдаагийн анхааралд орж хяналтад байсан тодорхой болсон.
Тэгвэл энэ багш яагаад эмнэлэгт хүрэгдсэн байсан юм бол? Таеквондогийн багш Ю Конгён өмнөх орой шөнө тохиж байхад эмнэлэгт очсон байдаг. Тэр орон нутгийн нэгэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт ирээд өөрийгөө утгалуулсан гэж мэдүүлжээ. Ю Конгён эмчнэрт худалдааны төвийн машины зогсоолд дээрэмчдэд утгалуулсан гэж тайлбарласан байна. Гэмтэл нь нилээд ноцтой харагдаж байсан ч амь насанд нь шууд аюул учруулах хэмжээнд хүрээгүй байв. Тиймээс эмчнэр ууршиг орчмын гэмтлийг эмчилж шахыг нь ойсон байна. Ийм төрлийн утгалуулсан хэрэгт эмнэлэгт бүртгэгдэх үед дөрмийн дагуу заавал цагдаад мэдэгдэх ёстой. Тиймээс эмнэлэг энэ мэдээллийг цагдаад шууд дамжуулсан юм. Анхандаа цагдаа нар Ю Конгёныг зүгээр л дээрмийн охрогч гэж ойлгож байв. Гэхдээ түүний ярьсан байршилд очиж хяналтын камерыг шалгахад нэгч дээрэмчин бүр Ю Конгёны өөрийнх нь дүрч олдоогүй. Тэр өөрийгөө хохирогч гэж тайлбарлаж байсан ч байн зөрүүтэй ойлгомжгүй зүйл ярьж эхэлсэн. Ингээд цагдаа нар энэ хүн өөр зүйл нууж байна гэж хардаж эхэлжээ. Учир нь хэрвээ үнэхээр дээрэмдүүлсэн бол ингэж худал ярих шаардлага байхгүй. Цагдаа нар түүнийг өөр ямар нэгэн ноцтой хэрэгт холбоотой байж магадгүй гэж сэцгэлсэн. Тэгээд Ю Конгёны эхнэртэй ярилцах явцдаа нэг сонио үг сонсон байна. Эхнэр нь манай нөхөр найзынхаа BMW машинаар ирсэн гэж хэлжээ. Энэ үг цагдаа нарын анхаарлыг шууд татсан. Тэд уг BMW машиныг олж нэгжлэг хийхэд машин дотроос их хэмжээний цус нэмэр илүү. Мөн дотроос нь өндөр үнэтэй үйл хөдлөх хөрөнгийн гэрээний баримтууд олцсон. Түүнчлэн Ю Конгёны нэр дээрх бичиг баримтууд бас нэгэн их сургуулийн магистрийн дипломч байжээ. Энэ бүхэн энгийн дээрмийн хохирогчийн машин байх ёстой зүйл огт биш байлаа. Ингээд цагдаа нар Ю Конгёны энгийн хохирогч бус зичгтээ этгээд гэж үзэж эхэлсэн. Тэр эмнэлэг твтэж байсан ч цагдаагийн яналтанд орсон байв. Тэгээд маргааш нь таеквондогийн дугуйлангаас ээж хүү хоёрын цогцолцсон тухай мэдээ ирсэн. Ю Конгён Сидней хотын баруун хэсэгт байдаг Норт Пармата гэдэг газарт таеквондогийн дугуйлан ажилладаг. Түүний дугуйлангийн нэр нь Lions Taekwondo байв. Сурагч хүүхдүүд түүнийг таеквондогийн нэрнээс нь аваад Master Lion гэж дууддаг байсан. Тэр дугуйлан их хөвчлэн сургуулийн дараа хүүхдүүдийг очиж аваад таеквондогийн хичээл заадаг байдлаар ажилладаг байжээ. Цагийн хуваар нь хүүхдүүдийн анги өсвөр насныхны насан туршидтын анги гэж тустай байсан. Ю Конгён хүүхдүүдтэй харьцахдаа их сайн өнгөж үнэлэгддэг. Тэр хүүхдүүдийг байнга магтаж, урам өгч, зөөлөн хандаж, сэтгэлээр нь дэмждэг байжээ. Тиймээс хүүхдүүдийн дунд их нэр хүндтэй. Үүний нөлөөгөөр эцэг эхчүүд түүнд итгэдэг болсон байна. Чу Хёнсогийн эхнэр хүү алгадсан тэр өдөр хичээл суусан нэг хүүхдүүдийн эцэг их дараа нь ингэж ярьсан байдаг. Тэр өдөр Ю Конгён багш огт өөрчлөлтөөгүй яг л өмнөх шиг энгийн тайван байсан гэжээ. Хүүхдүүдийн бүсний шалгалтыг авч өөрийнх нь хүүд ногоон бүс гэрчлэгийг гардуулсан гэж хэлсэн. Тэгээд хүүгийн тэрвэрч сайн байна, мундаг байна гэж магтаж урам өгсөн гэжээ. Ийм хүн ийм хэрэг хийсэн гэдэгт итгэхэд маш хэцүү байсан гэж тэр эцэг их хэлсэн байна. Мөн зарим эцэг эхчүүд нэгэн мессеж авсан байдаг. Тэр мессежинд Ю Конгён багш эмнэлэгт байгаа учраас хичээл цуслагдсан. Хүүхдүүдийг очиж авах боломжгүй гэж бичсэн байжээ. Тийм аимшигтай хэрэг яг тэр үед болсон гэдгийг тэд огт мэдээгүй байсан. Бүгд маш их цочрлорсон байна. Удалгүй цагдаа нар эмнэлэг твтэж байсан Ю Конгёныг 3 хүнийг хөнөөсөн хэрэг цэцгэлэн баривчилсан. Энэ 3 хүн гэдэгт эхнэр Жу Мингён, хүү Бенжамин мөн хамгийн түрүүнд гэртээ нас барсан байдалтай олцсон аав Жу Хёнсо байв. Өөрөөр хэлбэл Ю Конгён энэ гэр бүлийн 3 хүнийг бүгдийг нь хөнөөсөн байж болзошгүй гэж үзсэн юм. Тэгвэл тэр яагаад ийм хэрэг хийсэн юм бол? Зарим хүмүүсийн дунд хайр сэтгэлийн асуудал эсвэл мөнгө санхүүгийн маргаан байсан байж магадгүй гэж таамаг гарсан. Гэхдээ цагдаа нар тухайн үед Ю Конгёноос бүрэн мэдүүлэг авч амжаагүй байсан учраас тодорхой сэтэл хэлж чадахгүй гэж мэдэгджээ. Мөн энэ хэргийг Ю Конгён ганцаараа үлдсэн хэрэг гэж үзэж байгаа бөгөөд өөр хүмүүсийг нэмж шалахгүй гэдгээ хэлсэн. Дараагийн өдөр нь орон нутгийн шүүхэд анхны шүүхурал болов. Энэ шатанд хэрэг юу болох баривчилгаа батлан даалтын асуудлыг хэлэлцдэг. Ю Конгёны өмгөөлөгч урдчлан мэдгдсэн ёсоор батлан даалт хүсээгүй. Учир нь энэ нэр хэтэрхий ноцтой байсан. Нөгөө талаар нотлох баримтад маш тодорхой. Тиймээс шүүх батлан даалт зөвшөөрөх магадлал бараг байхгүй гэж үзсэн бололтой. Түүнчлэн батлан даалт авлаа гэхэд Ю Конгён өмгөөлөгчийн мөнгийг төлөх чадваргүй байсан. Ийм хэд хэдэн шалтгааны улмаас батлан даалт хүсгээс татгалзсан гэж харагддаг. Ингээд Ю Конгён эмнэлгээс гармагцаа шууд хорх ангид очижээ. Түүнд улсын өмгөөлөгч томилогдсон. Дараа нь хэд хэдэн удаагийн шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг болсон байна. Эдгээр хэлэлцүүлгээр прокурорын нотлох баримтууд танилцуулагдаж шүүхийн явцыг хэрхэн үргэлжлүүлэхийг ярилцжээ.
Гэхдээ хэрэг үйлдэл нь тодорхой байсаар атал яг яагаад ийм хэрэг хийсэн бэ гэдг нь тодорхойгүй ивэр үлдсэн. Тиймээс олон хүний сонирхол эргэлзээ улам ихссэн юм. Ю Конгёны эхнэр нь ажил хийдэггүй. Тэр нэг охин нэг хүүтэй байжээ. Ю Конгён өөрийгөө гэр бүлдээ маш халамжтай хүн мэтээр бусад харуулдаг байсан. Тэр фэйсбүүкээр дамжуулж хүүтэйгээ хамт хөлбөм мөнгө тоглож байгаа бичлэг, хамт дасгал хийж байгаа видеонуудыг байнга оруулдаг байв. Харсан хүмүүсийн хувьд бол энгийн дулаахан авал харагддаг. Хөршүүд нь ч бас түүнийг намгүм боловсон найрсаг хүн байсан гэж дурсан. Зарим хөрш нь Ю Конгён өнгөрсөн зун өөрийгөө Макаори их сургууль профессор болсон гэж ярьж байсныг санаж байна гэж хэлжээ. Үнэн дээр Ю Конгён өөрийн фэйсбүүк хуудсан дээрээ өөрийгөө Макаори их сургуулийн профессор гэж бичсэн байв. Гэхдээ хэрэг гарсны дараахан тус их сургууль албан ёсоор мэдэгдэл хийсэн. Тэдний мэдээллийн санд Ю Конгён гэдэг хүн профессорч байтугай ажилтан багшийн нэрсэн жагсаалтанд огт байгаагүй. Өөрөөр хэлбэл Ю Конгён профессор байсан тухай яриа бүхэлдээ худал байжээ. Бүр цаашлаа тэр өөрийгөө Макаори их сургуулийн хүндэт профессор болсон гэж хэлээд дугуйландаа нэг бичиг баримт хүртэл үлгсэн байсан. Гэтэл тэр бичиг баримт нь бага зэрэг засварлаж хуурамчаар хийсэн баримт байсан тогтоогдсон байна. Мөн Ю Конгён таеквондогийн вебсайт дээр өөрийгөө Сидней их сургууль спортын шинжлэх ухааны докторийн хөтөлбөрт суралцж байгаа гэж бичсэн байв. Гэвч Сидней их сургуульч бас түүнийг оюутан төгсөгч судлаачийн дунд бүртгэл байхгүй гэж мэдэгдсэн. Ю Конгён зөвхөн боловсролын талаар худал ярьсан биш байв. Тэр таеквондогийн зэрэг цол хэрэгмээ хүртэл худал мэдээлж байжээ. Ю Конгён өөрийгөө олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн 8 дугаар зэргийн хар бүстэй гэж хэлдэг байсан. Гэтэл бодит байдлаар тэр ердөө 4 дугаар зэргийн бүстэй байлаа. Мөн өөрийн танилцуулгад Австралийн шигшээ багт шалгарч Олимпийн наадамд оролцсон гэж бичсэн байв. Гэвч Австралийн таеквондогийн холбоо түүнийг хизээж шигшээ багт сонгогдож байгаагүй гэж баталсан. Ю Конгёны нэг танил нь тэр шигшээ багт шалгарсан ч бэртлийн улмаас тэмцээнд орж чадаагүй гэж тайлбарж байсныг сонсож байснаа ярьжээ. Өөр нэг хүн Ю Конгён англи нэрээ Райан гэж хэрэглэдэг байсан нь санамсаргүй зүйл биш гэж хэлсэн. Учир нь Австралийн алдар таеквондогийн тамирчин Пол Лайонс гэдэг хүн байсан. Тэр хүн Олимпийн наадамд оролцож байсан жинхэнэ тамирчин байв. Ю Конгён дуудлага адилхан харин бичлэг нь өөр Райан гэдэг нэрийг ашиглаж өөрийгөө түүнтэй андуурагдах байдлаар танилцуулдаг байсан байж болцшгүй гэж тэд үзсэн. Түүний худал хуурмаг зөвхөн ажил нэр хүн дээр зогсохгүй. Ю Конгён ирээдүйн их нэртэй хүртэл өөрийн ажил, гэр бүлийн талаар олон худал зүйл ярьж байсан. Тэр өөрийгөө маш их хөрөнгөтэй, эцэг эхтэй гэж хэлдэг байв. Мөн баян бизнесмэнүүдийн нэрээр үйл хөдлөх хөрөнгийн ажлыг нь хариуцж өгдөг гэж ярьдаг байсан. Харбор Бриж харагдаг тансаг байшинтай, үнэтэй машинтай гэж хүртэл ярьдаг байжээ. Нью-Йорк, Калифорнид амарч байсан тухайч олонтаа худал түүх ярьдаг байсан. Бүр эхнэр дүү нь хоёулаа докторийн зэрэгтэй гэж хүртэл хэлдэг байв. Тэр байтугай өөрийгөө ихэр дүүдээ гэж ярьдаг байсан ч удаатай. Эдгээр бүх яриа нь бодит байдал дээр үнэн биш байлаа. Цар тахлын дараахан түүний дугуйлан санхүүгийн хувьд маш их дарамтд орсон. Дугуйлан эхнэрийнх нь нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд ашиг орлого нь огцон буурсан байв. Ю Конгёны байнгын худал ярианаас болж эхнэр нь ойр дотны хүмүүсээсээ хүртэл халдаж эхэлжээ. Тэгсэн ч Ю Конгён эхнэртэй хүртэл өндөр алтан тушаалтнуудын ажлыг хариуцдаг. Том цол хэрэг авах гэж байгаа гэх мэт худал яриагаа үргэлжлүүлсээр байжээ. Ийм байдлаар ойр дотны бүх хүмүүстэй байнга худал ярьж өөрийгөө хэд өгүүлгэж байсан нь зарим мэрэгчлэнүүдийн анхаарлыг татсан байна. Тэд Ю Конгён өөрийгөө хэд өгүүлэгдэг мөн нийгмийн хэм хэмжээг үл таадаг зан авиртай байж магадгүй гэж үзсэн. Мөрдөн шалгах байгууллагын баримт тулгуурлал өмнө дурсан камерын бичлэгийг санаж байна уу? Хүүгээ авах гэж дугуйлан руу орж ирсэн ээж Жу Мингон багш Ю Конгёнтэй хэсэг хэрэлцсэн байдаг. Тэгээд оройн 6 цагийн үед Ю Конгён түүнийг дугуйлангийн ард талын агуулга руу дагуулж ирсэн. Тэр агуулга дотор Жу Мингоныг боомлж хөнөөс нь мөрдөн бацалтаар тогтоогджээ. Дараа нь Ю Конгён түүний цогцыг дугуйлан доторх офисын өрөөрөө зөөсөн. Тэгээ Жу Мингоны BMW машины дэлгүүрийг авчээ. Орой хичээлүүд дуусах төхөж байх үед Ю Конгён эхнэр рүүгээ залгасан. Тэр уцаар амлсан BMW машин ирлээ гэж хэлсэн байдаг. Өмнө нь Ю Конгён эхнэртэй өөрийнх нь төр ажил хийдэг бага сургуулиас урамшуулал болгож нэг машин өгнө гэж худал ярьж байсан нь илэрчээ. Хүн алчгаад тэр хүнийх нь машиныг булааж авснаа ингэж
өөрийгөө зөвдөх маягтай ярьсан нь үнэхээр аимшигтай. Эхнэртэйгээ ярьж дуусны дараа Ю Кангён дугуйлан дотор тоглож байсан Бенжаминийг бас агуулга руу дагуулж ирсэн. Тэнд тэр Бенжаминийг ээжт нь хийсэнтэй яг адилхан аргаар хөнөөсөн байна. Үүний дараа Ю Кангён дугуйлангаа зэгцэл дуусгаад орой 8 цаг өнгөрөх үед цагаан өнгийн BMW машиныг унаа тавьсан. Тэр машин бол Жу Мингёны машин байсан. Ю Кангён дугуйлангаас гарч 5 км хүрэхгүй зайд байрлах Бёркем хийлдэх нэгэн хаус руу явсан. Энэ бол Жу Хёнсу, Жу Мингён, хүү Бенжамин 3 хамт амьдарч байсан гэр юм. Замын дагуух камерт ч цагаан BMW машин тэр чиглэл рүү явж буй бичигдсэн байдаг. Ю Кангён байшинд очиод машинд байсан автомат дэлгүүр ашиглан гэрийг нь хаалгыг онгойлгож орсон. Яг энэ үед түүний жинхэнэ зорилго юу байсан бэ гэдг нь өнөө хүртэл тодорхой болоогүй хэвээр байна. Шүүхтэр прокурорууд нэг зүйлийг онцлжээ. Тэд Ю Кангён өөрийн шавийн аав Жу Хёнсуг эдийн засгийн хувьд маш амжилттай, чинээлэх хүн гэдгийг мэддэг байсан гэж үзсэн. Тиймээс мөнгө эд хөрөнгөнд нь шунаж ийм эрэг хийсэн байж магадгүй гэж тайлбарлав. Шүүгч мөн Жу Хёнсугийн амжилтанд татархах сэтгэл энэ эрэг нөлөөсөн байж болзошгүй гэж хэлсэн байна. Ю Кангён шүүхийн явцад өөрийгөө буруутай гэдгийг татаад байсан болохоос яагаад ийм эрэг хийсэн талаар тодорхой зүйл хэлээгүй. Тиймээс яг үнэн шалтгаан нь түүний амнаас гарч ирээгүй гэсэн үг. Ю Кангён эзгүй байшинд ганцаараа орж эснийг нь эрхийг хүлээсэн. Хагас цаг орчмын дараа орой 9 цагийн үед Жу Хёнсу гэртээ ирсэн байна. Тэр мөчид Ю Кангён авч явсан хутаг хаачаараа Жу Хёнсу руу таарсан. Тэр Жу Хёнсугийн толгой хүзүү чэйж рүү олон удаа утгалж гал тогонд нь хөнөөжээ. Гэхдээ Жу Хёнсу амь тавихаас өмнө маш хүчтэй эсэргүүцсэн. Тиймээс Ю Кангён өөрөө ч зээж гар хөвлийн эсгээрээ олон удаа утгалуулсан байв. Ю Кангён цуснд будагдсан хувцас тайлахын тулд байшингийн унтлагын өрөөний угаалгын өрөөнд орж шүшүүрд орсон. Дараа нь Жу Хёнсугийн хувцаснаас нэгийг нь авч өмссөн. Тэр Жу Хёнсугийн цогцыг алчуураар хучаад байшингаас гарч явсан байна. Орой 11 цагийн үед Ю Кангён дахин дугуйландаа буцаж ирсэн. Тэгээд эхнэрлүүгээ залгаж би хутгалуулчихлаа гэж хэлсэн байдаг. Сандарсан эхнэр нь түүнийг яаралтай эмнэлэг рүү явахыг шаарджээ. Ингээд Ю Кангён хэсэг эргэлзсэний эцэст шүн дөхөх үед эмнэлгийн яаралтай тусламж руу явсан юм. Тэр эмнэлэг дэмжүүлж байхдаа Жу Хёнсугийн гэр бүлийг бүхэлд нь өнөөсөн иргэн сэжигтнээр баривчлагдсан. Мөрдөн шалгах байгууллагын тайланд дурдсанаар Ю Кангён яг яагаад ийм эрэг хийснийг тодорхой хэлж чадахгүй хэвээр. Гэхдээ нэг зүйлийг онцлсан. Ю Кангён орлого боловсрал эзэмшдэг зүйлсийн талаар хит автсан маягаар худлаа ярьдаг байв. Тэр нийгмийн байр суурь, аян чинэлэг амьдрал, тансаг хийзүүл маш их шунан дуртай байсан гэж дүгнжээ. Хэрэг гарахаас өмнөх хэдэн өдрийн турш Ю Кангён Жу Хёнсугийн гэр байрладаг хаусын орчимд машинаараа хэдэн удаа эргэлдэж явсан нь хяналтын камерт бичигдсэн байсан. Өөрөөр хэлбэл энэ хэрэг огцом санаандгүй гарсан зүйл биш байж болзошгүй. Тэр аль хэдийн орчныг ажиглаж судалж байсан мэт харагддаг. Хуулийн дагуу Нью Саут Уэльс мужид насанд хүрсэн хүнийг алсан тохиолдолд маш хүнд ял оноодог. Харин хүүхэд амиа алдсан хэрэг бол бүр ч илүү хатуу шийтгэлтэй. Ю Кангён ямар ял авах вэ гэдэг асуулт олон хүний анхаарлын төвд байсаар шүүхийн өмнө Ю Кангёны өмгөөлөгч нэг зүйлийг хүндсэн. Тэр Ю Кангён өөрийгөө хитгэхд өвлөгдөг, нийгмийн хэм хэмжээг үл тоодог зан амьартай байж магадгүй гэж үзэж сэтгцэн эмгэгтэй эсхийг мэргэжлийн хүмүүсээр өмлүүлэх шаардлагатай гэж хүсжээ. Ингэсээр сэтгэл зүйч сэтгцэн эмч нар түүний сэтгцэн байдалд үнэлт гаргаж шүүхэд танилцуулах боломжтой болох байв. Хэрвээ гэмт хэрэг үлдэх үедээ сэтгцэн хувьд хариуцлага хүлээх чадваргүй байсан тогтогдвол ялт нөлөөлж болдог. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам Ю Кангён нэг зүйлийг ойлгосон бололтой. Нотлох баримтууд хэтэрхий тодорхой байсан. Илүү худал яриад нэмэргүй гэдгийг тэр ухаарсан байж магадгүй. Ингээд прокурортой хэлэлцсэний эцэст Ю Кангён өөрийн үйлдсэн бүх хэргийг хүлээн зөвшөөрөхөөр болсон юм. Тэр шүүхэд би гин буруутай гэж хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээ өгчээ. Ийм байдлаар гин бурууга эрт хүлээх нь ял өнгөрөх боломж олгодог. Гэхдээ энэ нь түүний хийсэн хэргийн ноцтой байдлыг арилгадаггүй. Шүүгч түүнээс та бүх хэргийг хүлээн зөвшөөрж байна уу гэж асуухад Ю Кангён толгоогоо удаалгаад тийм гэж хариулсан. Ингээд шүүх эцсийн шийдвэрээ гаргаж Ю Кангён бүх насаар хорхиал оноожээ. Олон хүний хувьд хамгийн их сонирхсан зүйл нь яг яагаад ийм эрх хийсэн бэ гэдэг асуулт. Гэхдээ Ю Кангён эцээ хүртэл шалтгаанаа хэлээгүй. Тиймээс энэ хэрэг
яагаад болсон бэ гэдэг асуулт хариултгүй болсон. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тэр өөрийгөө хэд өгүүлэгдэг, бусдыг хуурж мэхэлдэг, нийгмийн хэм хэмжээг үл тодог зан амьартай байсан байж магадгүй. Магадгүй тэр шоронд орсныхаа дараач өөрийгөө сайхнаар ярьж үнэн дүрээ нуух боломжгүй гэдгийг ойлгосон байх. Юу Конгён юу ч хэлсэн бай. Түүний үг үнэн эсэхэд итгэхэд хэцүү. Учир нь тэр амьдралынхаа туршид худал ярихаас өөрийг бараг мэддэггүй байсан. Эцэст нь хэлэхэд 7 настай бяцхан хүүхдийн амнаас их хүртэл хөнөөсөн энэ эрэг бол ямар ч шалтгаанаар зөвтгөх боломжгүй түүлийн харгас үйлдэл юм. Тэр тусмаа хүүхдүүдийн явдаг таеквондогийн дугуйл нь ийм эрэг басна нь бүр ч аимшигтай. Ямар ч ял, ямар ч шийтгэл энэ гэр бүлийн амийг эргүүлэн авчрахгүй. Гэхдээ шудрагаас тогтож гин буруутан хариуцлага хүлээсэн нь ганц тайвшрал болж үлдэж байна. Харамсалтайгаар амиа алдсан 3 хүний сүнс амгалан нойрсох болтугай. За ингээд өнөөдрийн бичлэг маань нүрээ дуусаж байна. Та бүхэн бичлэг маань таалагдсан бол лайк, саба заавал дараад өгөөрэй.